та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. За ингээд физик-хими агуулгын сорилын үйл ажиллагааг тайлбарлая гэж бодлоо. Сорил 2-ын үйл ажиллагаа гэсэн үг. За энэ хүү сорил бол 11 сард авагдсан сорил байгаа. За нэгдүгээр тест бол зөвхөн электролит агуулсан игнээг сонгоно гэж асуусан байна. За тэгэхээр ер нь бүх бодисыг бол одоо уусмалдах бодисыг бол шингэндэх бодисыг цахилгаан дамжуулах чанараар нь бол хоёр хэсэгт хувааж авч үзнэ. За нэгдүгээрт нь цахилгаан дамжуулах чанараас нь хамааруулаад ингээд хоёр хэсэгт бол хувааж авч үзэх нэ. Нэгдүгээрт нь электролит бодис, хоёрдугаарт нь электролит биш бодис гэж ингэж хоёр хэсэгт бол хувааж авч үздэг. За электролит бодис гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр уусмал ба хайлмал байдалтай цахилгаан дулааныг дамжуулдаг бодисыг хэлнэ. Электролит бодис гэдэг нь уусмал ба хайлмал байдалтай цахилгаан дамжуулдаг бодисыг хэлдэг бол энийг болохоор уусмал юм уу эсвэл хайлмал байдалд нь ингээд шилжүүлсэн байхад уусмал ба хайлмал байдалтай цахилгаан дамжуулдаг бодисыг электролит гэж нэрлэдэг. Харин электролит биш гэдэг нь уусмал болон электролит биш бодис гэдэг нь бодис байх нь шүү дээ. Электролит болон электролит биш бодис. Электролит биш бодис гэдэг нь уусмал ба хайлмал байдалтай яах вэ гэвэл цахилгаан дамжуулдаггүй бодисыг бол хэлдэг байх нэ. За уусмал ба хайлмал байдалтай цахилгаан дамжуулдаггүй бодисыг хэлнэ. За тэгвэл электролит биш буюу уусмал ба хайлмал байдалтай цахилгаан дамжуулдаггүй бодис бол юу ордог вэ гэхээр ус болно, за сахар орно, за гэлцрийн орно, за гэх мэтлэнгийн бодисод бол ордог. Харин электролит бодисд бол хүчил, суур, давс, оксидын хайлмал, за тэгээд хүчил, суур, давсны уусмал гэх мэтлэнгийн одоо ийм зүйлүүд бол ордог бахнэ. За кальци хлоридын уусмал, кальци хлорид бол усан дуустдаг учраас энэ бол цахилгаан хөдлөлийг дамжуулдаг. За нэрсэн ус бол маш цэвэр ус гэж үзээд цахилгаан хөдлөлийг бол дамжуулдаггүй. Энэ дээр нэрсэн усыг мартсан байна. Тэгэхээр электролит биш бол бас нэмэгдээд энд нэрсэн ус дотор ус чинь голын ус, нуурын ус, одоо ингээд аршааны ус, гүний ус гэж зөндөө багтж байгаа шүү дээ. Ус дотроо нэрсэн ус бол электролит биш бодисд орно. За хөнгөн цагаан бол хатуу байдалтай цахилгаан хөдлөлийг дамжуулна те. Электролит гэдэг нь уусмал ба хайлмал байдалд нь шилжүүлсэн байхад. За тэгвэл электролит бодис агуулсан юу бол за тэгэхээр энэ A бол нэрсэн ус ороод ирсэн учраас цахилгаан дамжуулахгүй. Хуурай кальци хлорид тэгэхээр хатуу байдалтай ионы холбоотой нийлүүд нь нэмэх хасагцсан нэгтэй ионууд нь маш хүчтэй таталцах хүчээр холбогдох бөгөөд хатуу байдалтай бол кальци хлорид бол цахилгаан хөдлөлийг дамжуулахгүй. Яагаад гэвэл энд нөгөө ионууд нь чөлөөтэй усанд хийгээд уусгахаар ионууд нь чөлөөтэй хөдлөх боломжтой болох учраас энд усанд хийж уусгаагүй байгаа нөхцөлд бол хөдлөх боломжгүй гэж үзээд хайлуулахад хуурай гэхээр биш болчихж байгаа байхгүй. За натрийн бромидын юу гэсэн бэ гэхээр уусмал гэж юм. Нуурын ус, хөхрийн хүчил. Тэгэхээр энэ дээр бол зөв хариулт бол C хариулт зөв байсан байна. За натрийн бромидыг усанд хийгээд уусгахаар натрийн нэмэгдсэн нэгтэй ион болон бромын хасагдсан нэгтэй ион усны молекулуудаар хүрээлүүлээд ингээд ион бол задардаг учраас энэ ион болж задарсан жижиг хэсгүүд нь цахилгаан хөдлөлийг дамжуулагч болно. За нуурын ус бол маш хэмжээний одоо бодисуудыг бол өөртөө уусгасан байдаг учраас цахилгаан дамжуулна. За хөхрийн хүчил мөн дамжуулдаг байх нэ. За тэгээд энэ D хариулт яагаад биш вэ гэхээр хуурай натрийн хлорид ионы холбоотой нийлүүд нь маш хүчтэй таталцах хүчээр холбогдох бөгөөд нэмэх хасагдсан нэгтэй ионууд нь ер нь бол жижиг хэсгүүд нь маш бага хэлбэлцэх хөдөлгөөн хийдэг. Ионууд нь чөлөөтэй хөдлөх боломжгүй учраас цахилгаан хөдлөлийг дамжуулдаггүй гэдэг утгаараа энэ хариулт биш болчихж байгаа. Натрийн хлорид ч гэсэн хатуу байдалтай бол биш
уусмал хайлмал байдалтай бол дамжуулах байхгүй. Хатуу бол боломжгүй гэж үзээд энэ яг болж байгаа ч гэсэн энэ боломжгүй юм байна. Тэгэхээр нэгийг бол C хариулт нь болж гарсан байна. За хоёрдугаарт нь химийн ургуулын хурдад катализатор хэрэглэхэд өөрчлөгдөхгүй хэмжигдэхүүн нь юу вэ гэж асуусан байна. За тэгэхээр энэ дээр бол катализатор бол яадаг вэ гэхээр ургуулын хурдыг ихсгээд бүтээгдэхүүний найрлагыг бол ургуулын хурдыг бол ихсэгдэг. За катализатор хэрэглэхэд өөрчлөгдөхгүй хэмжигдэх их бодисын концентрац, бодисын масс, түвшлийн энерги нь бол буурна л да, өөрчлөгдөнө. Их бодисын концентрац чи харин ч хурдын явагдахын хэрээр их бодисын концентрац нь буурах учраас өөрчлөгдөнө. Бүтээгдэхүүний найрлага бол ерөөсөө өөрчлөгдөхгүй. Ингээд хоёрын бие хариулт бол зөв байна. Өөрөөр хэлбэл натрийг одоо хүчил төрөгчтэй оруулаад за энэ ч одоо өөрөө аймд явагддаг маш хурдтай оруулалтаа азот дээр ус төрөгчийг нэмээд за энэ H3 үүсгдэг урвал байлаа гэж бодъё. За энэ урвалын хувьд бол яах вэ гэвэл төмөр катализаторыг хэрэглэдэг тийм ээ. За тэгэхээр катализатор хэрэглэхэд өөрчлөгдөхгүй юм нь юу вэ гэхээр катализаторгүй байсан ч яг одоо 1 г NH3 катализаторгүй үед 1 г NH3 үүссэн бол катализатор хэрэглэхэд яг ижилхэн нөхцөлд урвалд орж байгаа байсуудыг ижилхэн хэмжээтэй авсан нөхцөлд одоо стихиометрийн хязгаараар ижилхэн катализаторгүй болон катализатортай тусдаа ижилхэн авсан нөхцөлд төмөр нэмсэн ч нэмээгүй ч урвалаас үүсэх бүтээгдэхүүний найрлага нь хэвээрээ байна гэж үзээд энэ бол бие хариултын зөв байжээ. Аргентум Т-г аргентум нэмэх болон цинкум 2 нэмэх гэсэн хагас эхлэхийг ашиглан галваны дэлхийн талаар аль мэдээлэл буруу вэ гэж асуусан байна. За эхлэхийн ажиллахад цайр электродын масс буурна гэж байна. За ад нь бол 3E бол яах вэ гэвэл цайр электродын масс. За тэгэхээр галваны хэлхээ гэдэг бол яах вэ гэвэл өөр аяндаа явагддаг урвалыг ашиглаад цахилгаан хөдөл гаргадаг урвалыг хэлж байгаа. За тэгэхээр галваны хэлхээний үед бол цинкум Т-г байснаар цинкум нэмэх 2 болоод ингээ 2 электроныг алдна. За тэгэхээр цайр электродын масс угаасаа буурах нь зөв юм байна. Хатуу байсан юм чинь уусмал руу шилжээд тахаар цайр электродын масс буурах нь зөв болж таарлаа. За электрон гадаад холбоосоор цайр электродоос мөнгө электрод урсна гэдэг нь бас зөв. Цайрын алдсан электроныг яах вэ гэвэл аргентум нэмэх 1 аргентум нэмэх 1 байжгаад аргентум Т болно. Галваны хэлхээ гэсэн шүү дээ, зөв байна. За тэгэхээр 1 электроныг авна. Гэхдээ ер нь бол алдагдсан электрон бол 2 электроныг аавна гэж үзээд тэгэхээр энэ дээр бол электрон гадаад холбоосоор цайр электроноо алдаад мөнгө электрод руу урсдаг гэдэг нь бас зөв байна. Дэлхийн ажиллахад цайр электрод дээр ангижих хурал явагдана. Цайр электрод дээр анод учраас эсэлдэг хурал орно. Мөнгө бол ангижих хуралд орно. Тэгэхээр энэ дээр бол бурууг нь болох учраас буруу хариулт нь бол энэ байна. Дэлхийн ажиллахад аргентум нэмэх ионы концентрац буурна. Зөв шүү дээ. Энэ уусмалд байгаа юм чинь хатуу руу шилжээд тахаар энэ ионы концентрац нь буурна. Дэлхийн ажиллахад цайр электрод дээр эсэлдэг хурал явагдана гинөө. Зөв шүү дээ. Цайр дээр эсэлдэг хурал явагдаж байгаа учраас энэ зөв. Тэгэхээр буруу хариулт нь бол 3-ын аль нь байсан бэ гэхээр C хариулт бол буруу байжээ. За дараагийнх нь урвалын энергийн диаграммыг ашиглан катализатортай явагдах шулуун урвалын идэвхжлийн энергийг олоо гэж байна. За үүнийг олохын тулд катализатортай болон катализаторгүй урвалын үед катализатортай үед бол энэ байна. За катализатортай үеийн урвалын идэвхжлийн энергийг дээр ингээд харж байна. Катализатор тай нь болохоор бүдэг зураас нь юм байна. За катализатортай үеийн шулуун урвалын идэвхжлийн энергийг олохдоо оройн цэгийн утга буюу за Е идэвхжлийн энерги катализатортайг нь олохдоо оройн цэгийн утгаас их утсын утгыг асгана. Оройн цэгийн утгаас их утсын утгыг. Өөрөөр хэлбэл 150-аас асган 100 тэнцүү 50 килжоул мол болно гэсэн үг шүү дээ. Килжоул болох юм байна. Энэ бол катализатор тайм. За катализаторгүй нь болохоор ол гэж хэлээгүй л дээ. Гэхдээ олчих. За катализаторгүйг олохдоо
мөн ялгаа байхгүй оройн цэгээс их утсын энерги утгыг асна гэхээр 200-аас 100 асна гэсэн үг. Энэ хоёр хоёлоо 100 гэлж авал катализаторгүй үед ийм өндөр энергитэй өгдөг бол катализатортой үед ийм бага энергитэй. Энэ бол яах вэ гэвэл шулуун уруулын идэвхжлийн энергийг олж гинэ. За одоо бүгдээрээ буцаг уруулын идэвхжлийн энергийг олохдоо их утасны энэ болчихж байгаа байхгүй юу? Буцаг уруулын үед их утасны энэ болчихж байгаа. За тэгвэл одоо катализатортай үеийн хин олъё. За идэвхжлэх катализатортайг нь олохдоо оройн цэгийн утгаас энэ нь болохоор бүтээгдэхүүн их утас болж шүү дээ буцах хурлын үед. Тэгэхээр оройн цэгийн утга нь 200-аас 25-ыг гэсэн үг. 200-аас 25 тэнцүү 175. За энэ бол катализатор гүйн байсан юм шүү дээ. Болорлаа. За катализатор гүйн байсан байна. За одоо катализатортай уруулын идэвхжлийн энергийг олъё. Мэдээж энэс бага гарна тий. За буцаг уруулын идэвхжлийн энерги олохдоо их утасны оройн цэгээс их утсын утгыг асна штэ. Тэгэхээр 150-аас 25 тэнцүү хэд болох вэ гэвэл 125 болно гэсэн үг. Тэгэхээр гэхдээ ер нь бол катализатортай үе юм шулуун уруулынхыг олох учраас катализатортай гэдэг чинь энэ хоёрын хоорондох зай штэ. Энэ хоёрын хоорондох зай. Өөрөлдвөл оройн цэгийн утгаас их утсын утгыг асгаар дөрвийн болвол аль хариулт гарч ийнэ гэхээр катализатортай болох учраас хариулт бол зөв байсан байна. Зөвхөн ерөнхийдөө бол ингэж олно гэдгийг л ерөнхийд нь тайлбарлаа явуулчлаа. Дараах тэнцвэрт оршиж байгаа уруулын хувьд температур болон даралтын аль нөхцөл нь хамгийн ихээр бүтээгдэхүүний гарцыг ихсгэх вэ гэж асуусан байна. За тэгэхээр W хий дээр нэмэх нь X хий. За тэгэхээр тэнцвэр тогтсон юм шиг байна. За тэнцвэр тогтсон байна. За тэгэхээр энэ дээр бол яах вэ гэвэл бүтээгдэхүүний гарцыг гэхээр тэнцвэрийг бол шулуун уруулын чиглэл шилжүүлнэ гэсэн үг. За тэгэхээр даралт A-д нь бол энийг ингэ биччихээр амар байд юм аа. W хий дээр нэмэх нь X хий. За тэгэхээр 2Y хий дээр нэмэх нь Z хий гэж юм тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол дельта H нь бол нэмэх 47 кJ мол гэдэг бол кJ мол. За тэгэхээр Ад нь бол ингэсэн байна. За энд хэдийн эзэлхүүн байна тоолын 1 дээр 1-ийг нэмээд 2 эзэлхүүн. Энэ бол 2 дээр 1-ийг нэмээд 3 эзэлхүүн. Ад нь даралтыг ихсэхэд эзэлхүүн бага тал руу гэхээр хинцэр эзэлхүүн энэ хоёрын аль нь бага байна вэ гэхээр энэ бага учраас буцаг уруулын чиглэл шилжинэ. За дараа нь температурыг өндөр байлга гэж байна. Температурыг ихсэхэд эндотерм уруулын чиглэлд шилждэг учраас шулуун уруулын чиглэл шилжинэ. Температур даралтын аль нөхцөл нь хамгийн ихээр бүтээгдэхүүний гарц. Тэгэхээр хоёулаа шулуун уруулын чиглэлд шилждэг юм нь хариу хаана нэ гэдгийг болох юм байна л да. За B хариулт нь бол юу гэсэн бэ гэхээр даралтыг их байлгаа. Даралт ихсгээр эзэлхүүн бага тал руу гэхээр буцаг уруулын чиглэл шилжинэ. Бүтээгдэхүүний гарц буурна гэсэн үг. Буцаг урул руу шилжиж байгаа юм чинь. За температурыг бага байлгахаар экзотерм уруулын чиглэл шилждэг байхгүй. Энэ нэмэх байна гэдэг чинь энд бол шулуун уруул нь эндотерм байна гэсэн үг. Харин буцаг уруул нь бол экзотерм байна гэсэн үг. За тэгэхээр температурыг бууруулахаар экзотерм гэхээр буцаг уруул. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхгүй байна тийм ээ. За C хариултыг авч үзье. Даралтыг багасгах гинэ. За даралтыг багасгахаар эзэлхүүн их тал руу гэхээр энэ хоёрын аль нь их байна вэ гэхээр шулуун уруул нь их байгаа учраас бүтээгдэхүүн. За температурыг ихсэх гинэ. Температурыг ихсгэхээр эндотерм уруулын чиглэл шилжнэ гэдэг ч гэсэн учраас эндотермийн шулуун байгаа учраас шулуун уруулын чиглэлд өөрөөр хэлбэл C хариулт бол зөв байна. Гэтэл нам даралт өндөр температур зөв. Нам температур гэхээр даралтыг багасгахаар эзэлхүүн бага тал руу гэхээр эзэлхүүн их тал руу гэхээр шулуун уруул. Нам температур гэхээр температурыг бууруулахаар
учраас буцаг уруулын чиглэл шилжих гэдэг нь тэнцвэрт даралт нөлөөлөхгүй. За энэ бол нөлөөлөл нь яагаад гэхээр эзлэхүүний харьцаа өөр байгаа учраас тийм учраас энэ юуны хариултын бол аль хариулт байсан бэ гэхээр 5-ын бол C хариулт нь бол зөв байжээ гэж үзэхнэ. За ингээд 5-ын C болсон бол 6 дахь нь тухайн уруулын хурд катализаторын массаас хамаарна. Тий. 6-гийн D. За өөрөөр хэлбэл тухайн уруулын хурд нь катализаторын массаас хамаардаг юм байна. Масс ихтэй байх юм бол нөгөө уруулын идэвхжлийн энергийг бууруулж өгч жижиг хэсгийн тоо олон болно гэхээр уруулын хурд бол хурдан явагддаг гэсэн үг юм байна. За 7 дахь нь бол нэгэн сурагч металл, цайр ба устөрөгчийн холооридын хоорондох харилцан үйлчлэлийн урлыг авч утсан байна. За эндээс бол цинкум холоор 2 дээр нэмэх нь устөрөгчийн хий бол үүсэж байна. За урлын хурдыг ихсэхийн тулд хурдыг ихсэхийн тулд хүчлийн концентрацийг их хвацын концентрацийг ихсэхэд уруул хурдан явагдана. Энэ бол үнэ. За температурыг бууруулахаар уруул удаан явагдана. Жижиг хэсгүүдийн мөргөлдөлтийн давтамж буураад уруул удаан явагдана. Хольж удах. За хольж удахаар яг уруул бол ерөнхийдөө бол нэг тийм уруулын хурдад бас аюултай сайн нөлөөлөхгүй юм байна. За цайрыг нунтахлах нь эндээс нөгөө хоёр хариулт АВГ гэдэг хариулт байх боломжгүй. АГ буюу хариулт нь. Цайрыг нунтаглана. Ер нь бол химийн уруулын хурд ихсгэх нэг юм 3 арга байгаад байгаа шүү дээ. 4 арга. За хурдыг ихсэхдээ нэгдүгээрт нь их хвацын концентрацийг их байлгавал уруулын хурд ихснэ. Хоёрдугаарт нь температурыг их байлгавал уруулын хурд ихснэ. Гуравдугаарт нь гадаргуугийн талбайг ихсгэх буюу гадаргуугийн талбайг ихсгэх гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр гадаргуугийн талбайг ихсгэх гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нунтаглах гэсэн үг байна. Гадаргуугийн талбайг ихсгэх гэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр нунтаглах гэсэн. Нунтаглах тусмаа уруулын хурд бол нэмэгддэг. За тэгэхээр энэ дээр бол АГ буюу В хариулт нь зөв байжээ. Катализатор нэмэх гэж бас дөрөвдөх нь байгаа шүү дээ, тийм ээ. За уруул эхлээд эрчимтэй явж аажмаар удаашрдгийн шалтгаан нь юу вэ гэхээр температурыг нэмэгдүүлэхэд гээд температур гээд тийм ойлголт бол өгөөгүй. 8 дээр бол тийм учраас энэ бол оновчгүй хариулт. Хугацаа өнгөрөхийн хэрэг жижиг хэсгийн тоо ихсэж идэвхтэй мөргөлдөлтийн тоо буурдаг гинэ. Жижиг хэсгийн нөгөө уруулд орж байгаа байцуудын жишээлбэл А дээр нэмэх нь Б тэнцвэр С гэсэн уруул дээр хугацаа өнгөрөхийн хэрэг жижиг хэсгийн тоо ихсэхгүй шүү дээ. Уруулд орж байгаа их хвацуудын хэмжээ харин ч бүр буурна. Тэгээ ашигтай мөргөлдөлтийн тоо багасна шүү дээ. За хугацаа өнгөрөхийн хэрэг жижиг хэсгийн тоо багасна. Зүйтэй. Идэвхтэй мөргөлдөлтийн тоо буурна гэд 8-ийн аль байсан бэ гэхээр С хариулт зөв байжээ. Температурыг багасгаар жижиг хэсгүүдийн хөдөлгөөн хурдсан худлаа. Температурыг багасгаар жижиг хэсгүүдийн хөдөлгөөн харин ч бүр удаашна. Идэвхтэй. За тэгэхээр оновчтой хариулт нь С хариулт зөв байжээ. Энэ зургийг ашиглан уруулын хурдыг хэрхэн хэмжиж болох вэ гэж байна. Энэ тариур яах вэ гэвэл энд цайр бол давсны хүчилтэйл уруулд оруулахаар цинкум холоор 2 дээр нэмэх нь устөрөгч үүснэ гэсэн үг. За тэгээд уруулаар үүсэж байгаа хийн эзлэхүүнийг хэмжих замаар уруулын хурдыг бол хэмжих боломжтой гэхээр энэ дээр бол ялгарч байгаа хийн эзлэхүүнээр хийн тариурч автоматар хоошоо ухраад тэгээд энэ хугацааг нь хэмжээд тэгэхээр энэ тариурын юу нэг автоматар ийшээ ингээд явагдана хоошоо явна гэсэн үг шүү дээ. Энд бол устөрөгчийн хий хураагдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энд бол ургал явагдлаа. Устөрөгчийн хий ялгарлаа, хугацааг нь хэмжлээ. Яг хэдийн хугацаанд хичнээн хэмжээний устөрөгч ялгарч байгааг хэмжиж аваад тэгээд уруулын хурдыг олох боломжтой. За дараагийнх нь энзим яагаад уруулын хурдыг ихсэгдэг вэ гэхээр идэвхжлийн энерги нь бага байх тусмаа уруул хурдан явагддаг учраас идэвхжлийн энергийг бууруулдаг. Спирт шатахад энергийн ямар хувирал болдог вэ гэхээр химийн энерги, дулааны энерги өөрөөр хэлбэл CO2H5OH чинь шатах уруулд орохоор CO2 дээр нэмэх нь H2O гэсэн шүү дээ. За энэ дээр 2-ыг тавиад энэ дээр 3-ыг тавиад
7 гэдэг чинь 7-оос 1-ээс 3 гэсэн. Спирт шатахад энергийн ямар энд химийн уруулын энерги болохоор эндээс бол дулаан ялгардаг шүү дээ. Экзотерм дельта H нь тэгээс бага экзотерм буюу химийн уруулын энергийг дулааны энергид хувиргаж байгаа учраас 11 бол хариулт зөв байжээ. B бол дулааны энерги химийн энерги гэдэг нь худлаа. Химийн энерги цэглэгааны энерги. Цэглэгаа үүсэхгүй байгаа шүү дээ энэ тохиолдолд. За тэгэхээр энэ дээр бол ерөөсөн оновчтой хариулт нь хариулт зөв байжээ. Уралд химийн тэнцвэр тогтсох үед шулуун болон буцах хурдыг илэрхийлсэн диаграм нь аль нь байна вэ гэж чинь. За тэгэхээр химийн тэнцвэр тогтно гэдэг бол шулуун ургуулын хурд нь буцах ургуулын хурдтай тэнцүү болсон үеийг химийн тэнцвэр гэж нэрлэх учраас тэнцүү болсон график нь энэ байна. Тэгэхээр C хариулт нь зөв байна. Шулуун ургуулын хурд нь буцах ургуулын хурдтай тэнцүү болсон үеийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр химийн тэнцвэр гэдэг учраас энэ дээр бол B хариулт нь зөв байжээ. За зурагт өгөгдсөн хэлхийг нэрлэж байна. За энд бол вольтметр гэдэг нь яадаг багцыг хэлдэг вэ гэхээр цахилгааныг хэмждэг багц. Хэрвээ энэ дээр батарей гэдэг өгсөн байвал энэ бол электролитийн хэлхий болох байсан. Гэтэл энэ дээр бол вольтметр гэдэг өгсөн байгаа учраас вольтметр гэдэг бол гүйдлийн хүчийг хэмждэг. Хичнээн хэмжээний гүйдэл яасан бэ гэдгийг хэмждэг учраас энэ бол галваны хэлхий өөрөөр бас энэ вольтметр байхгүй байгаа нөхцөлд бол энэ анодыг бол анод нь бол идэвхтэй металл байвал энэ бол галваны хэлхий болдог. Идэвхтэй цайр болон зис хоёрын аль нь идэвхтэй гэхээр цайр нь идэвхтэй идэвхгүй нь бол зис байгаа. Тэгэхээр идэвхтэйгээ анодоор авч явах юм бол энэ галваны хэлхий, идэвхгүйгээ катодоор авч явах юм бол энэ галваны хэлхий. Тэгэхээр хоёр юмнаас хараад энийг бол аль нь гэдгийг мэдэх боломжтой. Галваны хэлхий байна гэдгийг мэдэх боломжтой. За доорх ургуулын тэнцвэрийн тогтмол К-ийг илэрхийлэх болно гэж байна. За тэгэхээр 14-р нь ургуулын концентрацаар илэрхийлэгдсэн тэнцвэрийн тогтмолыг олохдоо бүтээгдэхүүн байцуудын концентрац үржүүрийг хөдөлгөөний концентрацийн үржүүр тухайн. Тэгэхээр H2O-гийн концентрацийн 4 зэрэг хуваах нь H2-ийн концентрацийн 4 зэрэг. Гэхдээ энэ дээр бол хатуу байцын концентрацийг химийн тэнцвэрийн тогтмолын илэрхийлэлд бичдэггүй учраас энэ дээр бол аль хариулт нь зөв байсан бэ гэхээр бол H2O-гийн за энэ чинь нэг концентрацийн арталт нь 4-ийн 50 учраас энэ бол хариулт нь бол зөв байна гэж үзсэн. Дараах давснуудаас суйрлаг орчинтой давс аль нь вэ гэж хараад байна. За тэгэхээр суйрлаг орчин гэдгийг мэдхдээ калий NO3-ыг аваад үзье. За калий NO3 бол калиум гидроксид энэ чинь устай уралд орохоор калиум гидроксид HNO3 үүснэ шүү дээ. За калиум гидроксид бол хүчтэй суур HNO3 бол хүчтэй суур хүчлээс үүссэн байвал pH нь 7-той тэнцүү буюу саармаг орчинтой байна. За бид нь бол NH4 NO3-ыг устай уралд оруулахаар NH4OH тэгээд HNO3 гэдэг бүтээгдэхүүн үүснэ. NH4OH бол сул суур. HNO3 бол хүчтэй суур хоёрын хүчтэй давамгай учраас хүчлэлэг орчинтой үед pH нь 7-оос бага байдаг те. За C бол юу гэсэн бэ гэхээр C нь болохоор натрий CN-ийг өгсөн байна. За натрий CN-ийг давсны гидролизд оруулахад, устай уралд оруулахад натрийн гидроксид гэдэг хүчтэй суур үүсээд HCN гэдэг сул хүчил үүсэж байна. Тэгэхээр хүчтэй давамгай учраас энэ бол суйрлаг орчинтой байна. Хүчтэй нь яагаад давамгай байгаа вэ гэхээр усан усмалдаа урдын яон бол задраад гидроксил ионы концентрацийг хэсэгдэг учраас суйрлаг орчинтой нь бол B байна. Барын SO4 бол натрийн хлорид бол яадаг вэ гэхээр натрийн гидроксид H хлор гэхээр энэ бол ямар орчинтой вэ гэхээр хоёулаа хүчтэй учраас саармаг. Тэгэхээр энэ дээр бол 15-ийн C хариулт зөв байсан байна. За зөвхөн эсэлтүүлэгч гэхээр ангижрах хуралд орно гэхээр ангижрах хурал эсэлтгүүн химийн хамгийн их утгандаа байна гэсэн үг.
За тэгэхээр эсэлтгүүн хэмээ хамгийн их утгандаа энд бол калий нэмэх 1, хүчил төрөгч хас 2, 2 4 8-аас 1 ясаад нэмэх 7, калий нэмэх 1, хүчил төрөгч хас 2, 2 7 14-өөс 2 ясаад 12-ыг 2 дугаар нэмэх 6. За эсэлдүүлэгч гэдэг чинь ангижрах хуралд орно гэсэн үг шүү дээ. Эсэлдүүлэгч гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ангижрах хуралд орно гэсэн үг. Эсэлтгүүн хэм нь буурч явагдана гэсэн үг. Тэгэхээр хамгийн их эсэлтгүүн хэмтэйгээ байх юм бол хэмтэй байх юм бол эсэлтүүлэгч байна гэсэн үг. Хамгийн бага эсэлтгүүн хэмтэй байх юм бол одоо ангижруулагч байна гэдэг утгаараа манган бол хамгийн дээд эсэлтгүүн хэм нь нэмэх 7, хорон бас нэмэх 6 байдаг учраас энэ хариултыг сонгож байна. Бус нь бол арай нэг харьцангуйгаар манган бол энэ дээр чинь хамгийн бага эсэлтгүүн хэмээрээ байгаа учраас энэ дээр бол эсэлтэг хуралд орох боломжтой ангижруулагч үүрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр боломжгүй өсөх байхгүй. За ингээд дараагийн үйл ажиллагаанд оръё. Натрийн хлоридын уусмал электролизийн дүнд анод ба катод дээр ямар процесс тайлгарх вэ гэж. За натрийн хлоридын усан уусмал электролизийн үед бол электролиз гэж чижээд за анод дээр хлор 2 ялгарна, катод дээр устөрөгч ялгарна. За энэний түнд бол натрийн гидроксид гэдэг хүчтэй суурь үүсэж байгаа. За тэгэхээр анод дээр хлор ялгараад катод дээр устөрөгч ялгардаг гэдэг утгаараа аль нь вэ гэхээр катод дээр устөрөгч анод дээр хлор. Хариулт нь 17-гийн хариулт байсан байна. 17-гийн бол хариулт байж. За дан бодисыг нэмэх 1 хасах 3. Энд нэмэх 2 хасах 2. Хасах 2 нэмэх 4. За устөрөгч нэмэх 1 хасах 2 2 3-ын 6-аас 1 ясаад нэмэх 5. Ингээд тэгтээ эхнийх нь тэгтээ хариулт 3 байна. Тэгээд хасах 3-таа энэ биш байна. Энэ хасах 3-таа энэ 2 зүг байна. Дараа нь энэ чинь нөгөө цэцлэхэн сөрөг чанар ихтэй азот учраас азотын асгалцгүй юм үзүүлсэн шүү дээ. За тийм учраас тэгж хариултыг сонгоно. За дараа нь N нэмэх 2 нэмэх 4 нэмэх 5 гээд 18-ийн D хариулт нь аль зүг байсан байна. За 19-т нь туршилтын үр дүнгийн графикийг ашиглан уруул явагд ихснээс хойш 3.5 минутын дараа ихсний эсрэг устөрөгч ялгарх вэ гэж хэлсэн байна. За тэгэхээр уруул яв 3.5 гинэ 3 4 2-ын завсар байх хэвээр. Дээшээ явуулаад энэ дээр тулаад энийг урагшаа харахаар 36 орчим сантиметр куб байна. Энийг нөгөө хазаа зурчлаа л да ингээд яхаар 36 орчим байгааз 3.5-аас дээшээ өсвөллээ урагшаа харлаа. Тэгэхээр 19-ийн хариулт бол зөв байжээ. За бүгдээрээ 20 дугаар тестийг хийж үзье. Натрийн гидроксидын уусмал дахь устөрөгч юмны концентрац нь 10-ийн хасах 13 бол уусмалын pH-ийг олно гэж. За тэгэхээр 20 дугаарт нь pH-ийг олдог устөрөгчийн нэмэгц зэнэгтэй ионыг буюу устөрөгчийн нэмэгц зэнэгтэй ионы илтгэгч буюу уусмалын pH-ийг олдог томьёо бол энэ байгаа. За тэгэхээр одоо энэ дээр бол хасах логарифм 10-ийн хасах 13 гэж хасгасгын юу болох вэ гэхээр нэмэх болно. Тэгээд энэ 10 сууртайтай урагдаад логарифмын чанар гэдэг баггүй. Тэгэхээр арталтаа үржигтэй зэрэгтэй тоо байвал энэ зэрэгтэй тоо урагшаа ороод хэрвээ энэ дээр хасах байвал энэ дээр хасгасгын нэмэх болоод 13 болно. Логарифм 10 сууртайд нь сууртайгаа хураагдаад ингээд 20 бол D хариултын зүг байсан байна. За дараагийнх нь контактын аргын 2 дугаар шатнд 2SO2 дээр 2-ыг нэмээд SO3 гэдэг ийм одоо катализатортой оруулна. Ванадийн 2 одоо катализаторын оролцоотой явагддаг. Тэгвэл богино хугацаанд бүтээгдэхүүний гарцыг хэсгэхэд бол дараах нөхцөлийг хэрхэн хэсгэх вэ гэхээр температурыг даралтыг бүтээгдэхүүний гарцыг хэсгэх гэж байгаа. Тэгэхээр даралтыг мэдээж за яаж арай доор нь бичье. SO2 дээр нэмэх нь O2 SO3 гэдэг оруул байна тий. За энэ оруулын хувьд бүтээгдэхүүний гарцыг гэхээр тэнцвэрийг зүүн тал руу шилжүүлнэ гэсэн үг. Энэ оруул шулуун оруул нь бол экзотерм оруул юм байна. За даралтыг шулуун оруул руу шилжүүлэхийн тулд
Энд бол 2 дээр нэмэх нь 1 тэнцүү. Их байцад бол 3 эзэлхэн байц байна. Бүтээгдэхүүн байцад бол 2 эзэлхэн байна. Шулуун орол руу шилжүүлэхийн тулд даралт ихсгээр эзэлхэн бага тал руу гэхээр шулуун орол руу шилжнэ. За температурыг ямар байлгах вэ гэж байна. Температурыг мэдээж шулуун орлын чиглэл шилжүүлэхийн тулд даралтыг бууруулах хэрэгтэй. Даралтыг бууруулахаар экзотерм орлын чиглэл шилждэг гэдэг дүрмээрээ. Тэгэхээр эндээс бол аль хариулт нь зөв байваа гэхээр катализаторыг бол гарцад бол нөлөөлөхгүй шүү дээ. Тэгэхээр даралтыг их байлгаад температурыг бага байлгаад катализаторыг бол ерөнхийдөө өөрчлөх шаардлагагүй гэж үзээд ингээд 21-ийн C хариулт байсан байна. За ингээд жоохон засралж агаад та бүхэн маань үргэлжлүүлээд хийгээрэй.